Сайн байцгаана уу? Жин Тун байна. Өнөөдрийн бичлэгээр Big Bang хамтлагийн үргэлжлэл болгоод G-Dragon-ы талаар ярьж өгье. Бүгд найрамдах Солонгост улсад хамгийн олон удаа гүтгэлэг цуурхалд өртсөн хүн гэвэл олон хүний толгойд хамгийн түрүүнд орж ирдэг нэр бол яа харахгүй G-Dragon юм аа. K-pop Солонгосын соёл цаашлаад дэлхийн загварын салбарт хүртэл асар том нөлөө үзүүлсэн түүний байр суурь үнэхээр давтагдчихгүй. Гэхдээ яалтчгүй юм том титэмтэй хүний ард хизээд амар тайван бус амьдрал дагалддаг байсан байна. G-Dragon-ы жинхэнэ нэр бол Kwon Ji-young. Тэр багасаа шоу бизнесийн ертөнцид хөл тавьсан. Lula хамтлагийг гаргасан Kuma Rula буюу бяцхан Rula нэртэй хүүхдийн хамтлагт орж олон нэвтрүүлэг тайзан дээр гарч байсан. Гэвч тухайн үед Rula хамтлагийн нэр хүнд багасч хүүхдийн хамтлагаа тараасны дараа түүний амьдрал огцом өөрчлөгдсөн. Хамтлаг таарсны дараа 8 настай GD ахиж дуулахгүй гэж ээжтэй хэлж байсан ч урлагийн ертөнц түүнийг зүгээр орхиогүй. Гэр бүлийнхэнтэйгээ цанын баазад очих үеэрээ бүжгийн тэмцээнд оролцож нэгдүгээр байр эзэлсэн нь SM Entertainment-ийн Lee Sung-man'ы анхааралд өртөж байжээ тухайд. Ингээд 8 настайгаасаа 5 жил SM-д дадлагжигч хийсэн ч хип-хоп хөгжмөнтэй анх танилцсан мөч түүний хувь заяаг огцом эргүүлсэн юм аа. Хип-хоп академид орж 14 настай рэпер болоод улмаар YG Entertainment-д орсон нь амьдралынх нь шинэ эхлэл байсан. Анх GD and YB нэрээр Young Bae буюу Taeyangтай дебют хийх төлөвлөгөөтэй байсан ч гэнэт өөр хамтлагийн төсөл эхэлж G-Dragon-ы хүсэл нуруу унсан. Бэлтгэл нь богино гишүүд таалагдаагүй хамтлагийн нэр бүх зүйл түүнд таагүй санагдчихсэн. Гэсэн ч эцэст нь Big Bang гэх нэрийг өөрөө санал болгоод Солонгосын хөгжмийн ертөнцид жинхэнэ Big Bang буюу их тесрэлт хийж чадсан юм аа. GD-гийн амжилт ба хуулбарын маргаан Kojima Haru зэрэг G-Dragon-ы өөрийн бичсэн дуунууд чартуудыг шүүрдэж Big Bang-ийн синдромыг үүсгэсэн. Гэвч яг энэ үеүүдээр хуулбарлсан маргаанд игдсэн. Их зохиогчд нь асуудалгүй гэж мэдгдсэн ч онлайнаар G-Dragon чиглэсэн хит давсан доромжлол бүр амиа орлохыг шаардах гарын үсэг цуглуулах хөдөлгөөн хүртэл гарч исэн. Энэ үед Lies дууг Японы underground DJ-гээс сэмпл авсан гэх цуурхал тарсан. Гэвч DJ-гийн нэр нь тодорхойгүй, ямар дуу гэдг нь тогтоогдоогүй. Японы талаас ч ямар ч гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл энэ бол баримтгүй цуурхал байсан. 2009 онд гарсан Heartbreaker дууг Флоридагийн Right Round-тай төстөө гэж маргаанд игдсэн. Солонгост бүр эсэргүүцлийн гарын үсэг хүртэл цуглуулсан. Үр дүнд нь болохоор Флорида тал гомдол гаргаагүй, хууль эрх зүйн асуудал албан ёсоор хуулбар биш гэж Флорида өөрийн биеэр мэдгдсэн. Бүр хамт дуулсан хуулбар цацаж тайзан дээр ч хамт гарсан. Гэхдээ энэ нь G-Dragon-д сэтгэл зүйн хүнд цохилт болсон. Японд хар тамхины хэрэг 2011 онд Японд болсон нэг үдшилэг дээр хүний өгсөн тамхиг татсан нь марихуантай холбоотой хэрэгт бас хүргэсэн байгаа. Байцаалтын үеэр тэрээр татснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ мэдээгүй фэн нь түүнд тамхи санал болгосон. 2-3 татаад тамхинаас өөр санагдаад шууд хайсан гэсэн мэдүүлэг өгсөн. Маш бага хэмжээ түүний шээснээс ч илрээгүй, үснээс нь бага хэмжээгээр илэрсэн, бас шууд хайсан. Тэгээд шүүхээс ял шийтгэл бус анхааруулга өгсөн. Хууль ёсоор гин буруугүйч хар тамхи гэх энэ шошго нь олон жил GD-г дагж явсан. 2018 онд GD цэрэг татагдсанаар дахин дуулан эхэлсэн. Диспатчаас VIP тасаг, тусгай хандлага, биеийн хэсэг ил гарсан гэх мэдээлэл цацсан. Гэвч шалгалтаар VIP тасаг гэж байгаагүй, эмнэлэгт хэвтсэн нь журмын дагуу байсан, биеийн хэсэг ил гарсан гэх нотлохоо байгаагүй.
Мөн түүний биеийг гараар схемчлэн зурсан зураг онлайн цацагдаж шивээс шарах тэмдэглэгийг тусгасан байна гэд бөөн юм болсон. Гэвч батлан хамгаалахын яамнаас зураг дээрх тэмдэглэгийн эмнэлгийн стандарт тэмдэглэл шивээс шарахтай хамааралгүй гэж мэдэгдснээр энэ шууган намжсан. Харин ч алдартай хүний хувийн нууцыг ноцтой зөрчсөн хэрэг болон хувирсан юм аа. Ингээд үргэлжлээд GD бас тайван байсангүй. 2023 оны намар Сөүл хотын нэгэн найт клуб газарт ажилладаг эмэгтэй тэр эмэгтэй хожим хар тамхины хэрэгээр баригдсан. Цагдаад мэдүүлэг өгөхдөө олон алдартнууд хар тамхи хэрэгэлдэг гэж нэр дурдлаггүйгээр ярьсан. Энэ бол батлагдаагүй ерөнхий мэдүүлэг байсан. Гэвч өмнө нь ийм хэрэгт холбогдож байсан удахгүй соолоогоор камбэк хийх гээд олонний анхааралд байсан онлайнаар зэрэглэлийн 40 насны орчим айдол зэрэг GD-д тааруулсан таамаг дэвшүүлж цагдаагаас шалгахгүй орхивол илүү асуудал үүснэ гэж үзээд албан ёсоор шалгалтыг эхлүүлсэн байгаамаа. Гэхдээ баримтчилгаа бол байгаагүй, нууцаар биш G-Dragon өөрөө сайн дураараа очиж шалгуулсан. Үс, шээс, хумсны бүх шинжилгээгээр ямар ч бодис илрээгүй хэрэг бүрэн хаагдсан. Үүний дараа тэр Солонгосын топ сургуулиудын нэг KAIST-ийн зочин профессор дотоод сэтгэлийн зовлонгоо хип-хопоор илэрхийлсэн жинхэнэ уран бүтээлч гэдгээ харуулж 4-5 дугаар үеийн айдлуудын дунд ч давтагдшгүй нэр хүндтэй хэвээр байгаагаа баталж чадсан юм аа. G-Dragon яагаад ингэтлээ олон удаа гүтгэлэгт хүрсэн бэ? Магадгүй тэр зүгээр нэг айдол биш, тэрээр Givenchy, Chanel брендийн Азийн анхны эрхтэй Muse, K-pop, соёлын, загварын бэлэг тэмдэг болсон учраас л байнга онилогдож байсан баха. 2025 онд G-Dragon хувийн Good Day нэвтрүүлэгт оролцож мөн ойролцоогоор 8 жилийн дараах шинэ бүрэн хэмжээний цомгоо гаргаж Солонгосын хамгийн өндөр төрийн үнэлгээ болох соёлын гавьяа шагнал хүртсэн хамгийн залуу хөгжмийн уран бүтээлч, Mama Awards-ийн 4 шагнал, MMA Awards-ийн 7 шагнал авч K-pop-ийн хаан гэдгээ дахин хамгаалсан. Бас энэ нь нэг award дээр хамгийн олон шагнал хураасан амжилт болсон. Үүнээс гадна найз охин, фэшн гэх мэт олон жилийн турш галзуу мэт олон гүтгэлгүүдийг даван туулж улам хад суусан ч хүн талаасаа асар их сэтгэлийн шарх авсан GD одооноос л жинхэнэ утгаараа цэцгэн замаар алхах болтугай гэж хүсээд өнөөдрийн видеог энд хүрээд дуусгая. Хэрвээ манай видео танд таалагдсан бол саб, лайка дарахаа бити мартаарай. За тэгээд bye.